Сайн байна уу? Spot podcast-ийн танилцуулга дугаар болох эпизодыг татсан байна уу? Энэ дугаараар бид хоёр өөрсдийгөө давчгаа танилцуулаад подкастны маань зорилго юу болох, хийх өөрийнх нь ямар форматаар явах танилцуулна. Тийм ер нь тэгэл хинт нь юу болох талаар ингээд товч танилцуулж тэгээд илүү амар сонсох ингээд хизээ хизээд нь юу болох вэ шиг байна. За тэгэхээр өөрсдөө танилцуулъя. Тэгэхээр намайг Нандинс гэдэг ер нь цаашдаа Нандаа гэж дуудаж байгаа. Тэгээд маа нөгөө хөтлөгчийг маань намайг Марлаа гэдэг. Тэгээд Марлаа гэж дууддаг. Тэгэхээр хоёулаа Монгол Германы амьдарсан технологийн сургууль сурдаг. Ашиг болмол технологи буюу MIT гэж ярих бах тийм юм да. Тийм. Бид өөрөө MIT л гэдэг. Тэгээд бид хоёулаа адилхан нэг мэргэжилтэй industrial engineer буюу үйлдвэрлэлийн эдийн засгийн инженер, менежмент шүү. менежмент инженер гэсэн юм хийхгүй юм байхгүй. Нэр юу л авчихдаг дөө. Саргууд дээр ажиллаж болно, нургаа дээр ажиллаж болно, бүр PR дээр ажиллаж болно гэж бодож байна. За тэгэхээр энэ хүү подкастын маань гол зорилго болохоор бид гол 3 ийм бүлэг хүмүүс сонгож авсан. Тэр нь болохоор сурагчид, нөгөө талаасаа сургууль буюу багш ажилчид, нөгөө талд нь сургуулиуд төгсөөд одоо ажил хийж байгаа төгсөгч. Энэ 3-ын хооронд ингээд болдог үйл ойлголцол юм уу те? Скол тэр 3-аас санал нийлдэг тийм хөө зүйлсийн талаар ингээ айгу амар албан ярихгүй яг үнэндээ хэлье. Одоо бид ихний дугаар дээр л амар албан ярьж байгаа. Тэгээд ийм хөө зүйлсийн талаар ярилцсан. Тэгээд хүмүүст ойлголтгүй ингээд аль нэг асуудлыг гурвуулгынх нь өнцгөөс харуулдаг юм уу те? Тийм хүмүүст ойлгомжтой болох талаас нь. Тийм Викторийн хамгийн их сонсоосоо гэж үзэж байгаа юм болохоор одоо их сургууль тогтоох хүмүүс ч юм уу те. Эсвэл одоо их сургууль дөнгөж орж ирж байгаа. Тэг яг оюутны чимбэрийн талаар нэг тийм мэдлэггүй. Яг Америк одоо ингээ гадаадын хүмүүсийн оронд тиймэрхүү блог ч юм уу подкаст аягүй хийдэг шүү дээ. Бидний өсвөрсөн. Тэгвэл яг Монгол тийм юм их байдаггүй. Тэгээ тэр талаас нь айлуулах бий болох одоо хүслэр мэдлэлтэйгээр энэ подкастаа бас нэг зорилгоо болгоод хийж байгаа. Тийм тэгээд манай сургууль болохоор Монгол дахь хамгийн анхны буюу ганц юм хотгон хэлбэртэй их сургууль гинөө хажуудаа дотор байртай. Тэгээд бас сургуультай нэг газар байдаг. Тийм тэгэхээр ер нь бол хотын бусад сургуулиудыг бодвол манай сургууль арай илүү онцлог байж болно. Тэгээд үүнийхээ даваалтыг ашиглаад бусад сургуулиудтай ялгааг нь гаргах. Тэгээд өөр сургуулийнхныг одоо авчирж ирээд цог хоорондоо ярилцдаг ч юм уу тийм ер нь оюутны амьдралыг л хоёулаа ярих гэдэг. Тийм бүх талаас нь гэхдээ төгссөн хүн бид нар зааж байгаа багш тал гэх мэтлээс. Өөр ажилчтай ч оролно тийм. Тэгээд одоо сая ярьсанчлан зочтой болохоор бид хоёр төгсөгчдөөс эхэлж нэмжлэе гэж бодож байгаа. Тэгээд мэдээж та нарын бас саналыг ер нь сонсно. Тэр хүнийг оруулмаар нь ер нь мэдээж ураад санал тавиад ер нь шүүрүүл оруулна. Их бичсэн хэнийг зорж магадгүй. Тэгээд та нараас бид хоёр өөрсдөө Instagram дээр нэг хаяг нээжнэ. Тэгээд тэрийг лөө ингээд шууд саналайлчж болно. Тэрийг оруулъя. Скол тэрийг яриулъя гэж болно. Тэгээд сонсмоор байгаа юм а ч юм уу. Тэгээд сэдвээ хэлсэн ч болно шүү дээ заавал юм биш. Бид хоёр нэг юм хээр инээлттэй. Бид хоёр зэрэг сэдв байхгүй гэж болно. Тэгээд бас ингээд сэдвээ хөөж хийж магадгүй. Одоо мах түрүүний хэлсэнчлэн дотор байртай гэвэл дотор байранд нэг гой юм юу болдог вэ гэх юм бол нэг эпизод заавал хүн ирэхгүйгээр тий дотор байрны тухай яриад өнгөрсөн ч болно. Скол бол бүгдийн төгссөн хүмүүс яаж ажиллах юм гэвэл төгсөгчнөө оруулаад юмэршин ч болно. Тэр бол юм нэлээд байгаа. Тэгээ нөгөө 10 жилийн хүмүүс маань ялангуяа ингэж асууж болно одоо тэр клубын талаар мэдээж юм эсвэл тий. Эсвэл хэлсэлтийн талаар дээрээс мэдж болно. Тэгээд үүний хажуугаар сурал хэлсэлт хэлсэн байгаа. Тэгээд Instagram постинг маш шалгараа YouTube-ийн доор линкийн дээр нь сургуулийн вебсайтын PR хийгээд тэр маш энэ талаар тэгээд товчхон мэдээлэлтэй болъё гэвэл тэгээд бид хоёроос асуусан ч болно шүү дээ. Заавал подкаст дээр ярилцах гэх юм бол. За тэгээд ер нь бол ихэнх тиймэрхүү подкастууд ингээд айгуу ингээд яг тогтсон сэдвүүг ингээд шууд хөрвөө ингээд яриагаа хөрвөвчдөг бол эсвэл зарим нь ингээд амар нөгөө юу интервью маягтай тий эсвэл зарим нь education гэдэг бол бид хоёр ингээд янз янзын формат ашиглана. Тэгээд формат нь гэхээр юу гэхээр ингээд тухайн тэгээд ярилцах тэр подкаст ингээд structure ямар хэнтэй бүтцэн. Тийм. Одоо ингээд зүгээр шууд
хоёр хост нь тэр зочноос юм асууад явчих юм уу? Тэгвэл нэг сэдвийн доор ярилцах юм уу? Эсвэл хит хитэн сэдвийг хөндөж ярих юм уу? Тиймэрхүү форматыг бид нэр подкастынхаа ихэнд хэллээд ингээд танилцуулаад явчихна. Тэгэхээр Instagram дээр тийм цаашдаа сонсоод тэр подкастын үргэлжлэл сонсоод илүү ингээд зэгцтэй тодорхой байна гэж бодож байгаа. Тэгээд бас нэг бодсон юм тэгэхээр ер нь бол подкастаа сизонтэй ялгая гэж бодсон байхгүй юу? Тэгээд нэг сизны нэг 8-аас 10 эпизод буюу одоо дугаартай ч юм уу тий. Тэгээд нэг дугаар нь болохоор 40-оос ер нь 50 минут үргэлжлэх. 40 минут л үргэлжлэх гэж бодож байгаа. Бас залхаахгүй тул. Гэтэ энэ дугаар учраас 40 минут 50 минут болохгүй шүү. Тэгээд бас introduction эпизод дугаар тэг шүү дээ. Тэгэхээр мэдээж тийм болохгүй. Тэгээд ч бас би наа мэддэг болохоор ярих юм ч. Харин 40 ороод ирэх юм бол барыг энэ 40 50 минут ч амар багасна. Тэгээд амар багаснатай юм ярьж тийм дамжааг байхад дуусаад тэгэхгүй. Тэгээд бонуст нь болохоор бид орчсон 40-оос нэг дуу, нэг киноны нэр ингэж та ингэж сонсогчтой санал болгоод тэгээд бид хоёр айлбах тэр хүнийгээ санал болгосон дуу киног сонсчод тэгээд хамт ярилцсан байгаа. Тэгээд энэхүү хэсэг бол подкастны хамгийн сүүл хэсэгт орж болно. Тэгээд 5-аас 10 минут ч юм уу тий. Тэгээд дууг нь араас ингээ подкастныхаа сүүлийн 3 минутын тухайн дуугаа шууд ингээ сонсгодог ч юм уу тий. Хаяг амраал хүтнээс. Эсвэл шууд нөгөө Instagram хаяг дээр бид хоёр ингээ постууд хийчин. Яг ингээ эпизодууд ингээ аплод хийсэн дараа тий. Тэгээд тэрэн дээр болохоор нэг тийм reference хэсэг орж ирнэ. Тэгэхээр тухайн эпизодын донд яг юу ярьсан гэдэг нэг юм товч outline гаргаад тавьчихна. Тэгээд яг юунаас reference авсан тий. Одоо ямар линкийг гаргана, ямар дуу, ямар кино юм. Тийм их айгуу товч цагийг чинсэн тиймэрхүү юм яг та бүхэн намархан байхаар бас одоо ингэ подкаст сонсчихсан за тэрийг сонсондоо гэлээ явж дунд нь байжсан эсвэл мартчихсан шүү дээ. Нэг тиймэрхүү явдал гарахгүй тул доор ингэ бичээд хүчий гэж юм бол бодож байгаа. Тэгээд бүр YouTube дээр тавигдах байх тийм. YouTube дээр, SoundCloud дээр энэ хоёр дээр бол голчлон тавина. Үүний хажуугаар M+ дээр тавигдана. Манай Google podcast дээр гэж байдаг шүү дээ. Хэрвээ тавиулах хүсч үйл хийж болно мэдээж тавьж болно. Тийм бид хоёр бас хэлээр айлын та нарт хэлдэг юм байдаг. Бас нөгөө iTunes-ийн нөгөө подкастд байдаг чинь iPodcast. За нэг тэрэнд нь оруулж магадгүй. Тэгээд бид хоёр судлаад л чи энэ подкаст хийх гэж хэцүү юм. Хойлоо яагаад энэ подкаст хийх яагаад их болсон бэ гэсэн чинь одоо ингээд угаасаа бүгд гэртээ карантинд байгаа. Тэгээд нэгт бол өөртөө сорж үзье гэж мэдээж бодсон. Тэгээд яг ингээд би л оюутан болоход яг хийжсэн юм бэл. Жимайтид орчлоод бол тэгвэл за ямар хон сургууль юм. Яг тэрийг мэдчихлээсэн л та. Тэгэл хайхаа үзсэн чи дотор ярьтай сургууль агаад. Тэгэл дотор ярьлаа ингэж нүү тэгэж нүү гэл нэгтээс хайсан чинь нэг Америкийн гой хитэн чимтантай ингэж хитэн километр нүүдэг тий. Сонгоц нүүдэг юм болчихвол. Илэг тийм төсөөлөл уусаа Монгол юм ерөөс байдаг шүү дээ. Өвдөглөөд тэгэл төсөөлөл очсон чинь тийм байгаагүй л тий. Гэтэ би бас өөр сургууль нэг хайхгүй шууд жимэти гэж бодвол тэгээ чамшиг орсон байхгүй. Тэгэл дотор ярьдаг тийм мэдээлэл гаргасан. Дотор нэг тийм октийн бүлгүүнтэй тиймэрхүү бүх кинонуудыг үзэж байгаа юм чинь. Йоо тэгэл амар өндөр expectationтэй ингээл орсон чинь яг дүүцэн л дээ нэг тийш доошоо гараагүй. Тий. Гэтэ орчин жоохон өөрөөсөө мэдээж манайх ч одоо дөнгөж 200 сурагчтай тэр нөгөө нэг хоёр үзсэн байгаа киноч надад юу 20-30 мянган сурагч мэдээсэр яахаа тэнгууд тэр нь л өөрөөс нь гэсэн болохоос нэг муу зуу гэдэг тань хэлээ шүү тэр тэгэл ёо ингээд дотор өрөнд орохоос кино хамгийн мөрчдөг тий би бүрсэн ёо бараг ус буцалгаж таалах шаарч кофе чамч юу чамчирч тэгээ тэрийг хэрэглэхгүй. Тэгэхээр ер нь нэг юм гэвэл энэ тухай ингээд жоохон мэдээлэлтэй монгол хэл дээр мэдээж ингээд монгол оюутнууд зэрүүсэн энэ тухай жоохон мэдээлэлтэй болоод оюутны амьдралын тухай нэр хоёлын ингэж жиматид орох байгаа оюутнуудад зөвлөж дугаар хийж болох юм тий. Тийм яг нүүдэг үе яадаг даа 8 сарын ихэнхээр ч юм уу тэр үед яг нэг тийм хөө дугаар авах юм бас болох юм байна. Яагаад их бас шалтгаан ярьж авсан шүү дээ. Тэгээд нь бол нэгт өөртөө сорхоор болсон юм байна. Хоёрт гэвэл монгол оюутнуудад бас нэг юм хөө ингээд жоохон төсөөлтөй болох юм уу?
Тийм зорилгоор өөр Тэгээ нөгөөний сонгож авсан 3 бүлэг хүмүүс тэр бол нь хамгийн том зорилго шүү дээ. Их сурталчилгаан. Ингээд оюутан болсон одоо өмнөх 3 жилд бол яг тиймэрхүү ойлголтууд яг ингээд тийм үйл ажиллагаа амирх гардаг. Тэрнээс олж ингээд бинийгаа ингээд бидний төлөө юу ч хийдэггүй гэж сургууль юм шаарддаг. Сургууль болохоор та нарт юм хийж өгч байгаа. Та нар хязгаарлалыг байна. Хөвчлэн ингээд оюутнууд юу буруу ойлголтоо сургууль сурчдын төлөө юу хийгээд байгааг сайн харж чаддгүй. Эсвэргээр бас байж болно л да. Одоо сурагчид сурахын төлөө юу хийж байгааг сурах гэж байна. Тэгээд янз янзын үйл ойлголцол байна. Тэрийг галлах тайлах зорилт талаасаа одоо яг энэ мэрэгчлээ төгсөн үедээ ажлаар гараад юу хийж ингээд талаас нь мэдээлэх хэд бол төгсөн хүмүүс гэж байна. Тэгээ би яг ингэ хичээл 80 амархан надад илүү өөр эсвэл гэтээ сонгосныг тэгсний дараа надад аягүй тохирох юм бэ гэдэг түүхээ критиксэн гэж үзсэн. Ер нь л ерөөс инженер болно гэж боддог байсан шүү дээ. Ингээл 10 жил тахт ер нь яаж эдийн засгч болно эсвэл хиймч болно гэж би бүр хувцас загвар зөвхөвдөж байна шүү дээ. Тэгэл нэг үс инженерээс сургуульд орсон хиймч авах үздэг физик үзэл. Тэгэл бас энэ мэрэгч маань илүү сонирхолтой байсан л та. Монголд угаасаа өөр сургуулиуд байдаггүй мэггүй л тэгвэл бүр үзээ байлт гэж байна. Нэг тийм үү. Тэгээ ингэ дадлахаар яхад чамд хийж юм уу индастриал инженерч одоо юм хийх болоод байгаа юм шиг. Манай ажлын ах эгчнэр гэж хэлдэг байхгүй. Наад мэрэгчлж одоо чи энэ мэрэгчлийг сайн ингээд эзэмшчих юм бол наад ч юм бол Монголд бүүн хийх. Тий. Уус нэг дээр үед байдаг гэсэн шүү дээ. 80-90 оны үед яг энэ жил байж байгаа. Тэгээд тэгж ингээд байхгүй болсон гэдэг. Тэгээд хоёр мэрэгчлэг ямар мэрэгчлэг гэх юм тайлбархгүй яриад тий. Ингээд яг инженер болон одоо эдийн засгийн санхүүгийн хүмүүс байгаа шүү дээ байгууллага. Тэр хоёрыг холбож өгдөг. Хоёулынхын тухай мэдлэгтэй. Тухайн компанид байгаа үйл ажиллагааг алах яаж ингээ амархан хийх вэ? Хэлбэрчилж юм хийх вэ? Хэлбэрчлэхийнхаа зэрэгцээ ингээ efficiency-г нь яаж үсэхгүй гэдэг. Efficiency одоо үр бүтээн төлөө. Тэгээ ер нь бол жишээ авах юм бол одоо уурхай тэрэг л та. Ингээд нүүр сар болгож байгаа тийм. Тэр шатнаас гэрлэгчийн гар дээр хүрч байгаа энэ донд ч баахан үйлчлэл боловсон боловч юм сав хий тэрэг PR маркетинг ч хүртэл иш орж байгаа. Тэгэхээр бид нар энэ бүх үе шатнд ингэж оролцож өөрөөгөө чинь ихсдэг. Одоо жишээлбэл төмрөөр хийж болох юмыг өөр материалаар яаж хийх вэ те? Тэсээ үргэлж чандран хийвээ. Иймэрхүү юм дээр цаг хугацаа хийнэ. Мэдээж хамгийн гол нь мэдээж цаг хугацаа хөрөнгө мөнгө хийнэ. Тэгээд ялгалт ашигтай байлаа. Одоо ингэ чинь инженерүүд болохоор ингэ чанараа бол тий. Тэгвэл юу санхүүгийнх нь болохоор мөнгө хийнэ гэх. Тэгвэл мэдээж мөнгө юм чингүүл чанар модно. Чанараа хэсэгч мөнгө өргөдөн гэх. Нүг architecture engineer хоёр байнгын ингээд нөгөө fight хийдэг гэдэг шиг тий маргалдаантай байдаг гэдэг шиг. Тэр шиг нэг инженер санхүүж ирж байгаа бас тийм шүү. Нэг нь амар гоё нэг хэлдэг. Нэг нь нөгөө үгүй хацтай. Тэр үл ойлголцлыг нэр шийдвэр мэрэгчлэх юм. Аль цалбар хөрөгч чадвар аягүй мөртэй мэрэгчл гэж бодож сонгосон шүү дээ. Тийм наад чагаа би ясаа тэгж бодсон. За дараа нь юу ч гэсэн сурчий болохгүй бол инженер болчих болоод ах юм бол санхүүгээ бариад тийм. Тэр бол амар сайн онцлог нөхгүй тийм байна. Тэгэл хайрны дэрс мэрэгчлээ амар PR хийдэг. Гэтэл тэр нь ярдим дөө. Тэгээ яг одоо гайгүй болж байгаа гэсэн өнгөрсөн жил мэл ярддаг хатал оноо гэж юу ялахгүй гэсэн тэгээд юу их гэж хараад байгаа юм бэ? Тэгээ юу Герман ч юм уу Америкт нэг индастриал инженер ер нь гадаад таны төгссөн хүмүүс бол логистик агуулгад хэрэгжилдэг. Тэгээ хийх логистик компани хөгжил төлөвлөгөө төсөв. Нөгөө урам ирэхлэх үү? Нөгөө одоо тэр гураас нэг хүн оруулаад тэгэхгүй л хойлооч тэггүй бас амьд. Тэр нь бол механикийн инженер, боловсролтын инженер, байгууллагын инженер гэсэн гурван мэргэжил. Одоо тавтан дахиад нэг мэргэжил гэдэг. 5-6 яваад ирсэн шүү дээ. Дараа жилээс орж ирнэ гэсэн юу? Мехатроник тэгээд цахилгаан гэсэн. За хүмүүсийн электрикл инженер сураагаа айгүй хэрэгтэй билээ шүү. Тийм. Гэхдээ ингэж уулах сурталчлаа хийгээгүй шүү. Хоёрыг хэмжиж штэ. Тэрнээс л заавал сонгох монго ирээдүйд их мөнгө олно гэсэн үг бол биш. Зүгээр л айгүй хэрэгтэй юм санагдсан болохоор л хэлж байгаа. Тэгвэл энэ подкастын дундуур ирж байгаа одоо бид нэр сайхан хэлсэн тийм ингээд тэр хүмүүсийн дундах хүл ойлголцыг нэг тайлна. Тийм хүмүүс юм гэж байна.
тэрэн дээр бол ямар ч зөв буруу гэж байхгүй шүү. Зүгээр битүүртэй санагддаг гэсэн юм. Битүүр тэн дээр заавал шийдэл болохгүй тий. Эсвэл барал тийг тайлбар л өгч байгаа. Тийм. Зөв өөрсдөө санаа болгож болохоор энэ ингээд та нар ингэж аим хүн дээр яаж аим нэг заавлаа яг энэ л зөв юм бэ гэдэг хэрэггүй. Туйлын үнэн туйлын бодол гэж байхгүй шүү. Бол ингээд наадтай цаатай бодол гэдэг ч юм уу тий. Тийм. Тэгээ бит хоёр ягаад бит хоёр хөтөлбөр болсон бэ гэхээр нэг орой унтчихсан юм аа би. Гэсэн чигээр л. Та ч юм шиг сэрүүн ч юм шиг нэг сонирхолтой байдал шүү дээ хүн. Тийм үед ингээд миний ингээд амар нэг тийм creativity гэдэг шүү дээ. Тийм ингээд амар яа. Дуу муу нот ингээд чихэн яагаад сонсогдол. Ай май зөвхөн дуу муу бичээ. Үг үзэг болоод байдаг байхгүй. Тэгэл яг нэг тийм хөө байсан чи би тэгэл подкаст гэх юм уу гэж болоод байсан. Тэгэл тэр өрөөж байгаа онтаагүй за нөгөөдгөө бодоо төлөвлөөд яах вэ хаа бичгөө гэх. Тэгээд гэсэн чинь угаасаа ганцаараа бичиж бүтэхгүй шүү дээ. Хэцүү юм лээ. Тийм. Тэгээд эцэг шинэ нөгөө project management юу нэг business manager гэж уулзсан байхгүй хичээлээ зугаар. Тэгээд тэр үед ингээд нэг хүн ирэл юунаас нь сонсохгүй за өнөөдөр та нарт хамгийн үн цэнтэй зүйл чи юу вэ? Тэгэл хүүхэд хариулаад би ингэж бүр тэнийд юм болж байгаа шүү дээ. Тэгэл хамгийн сүүл нэндээ дээр ирсэн чинь нэндээ гэж хэлсэн байхгүй. Миний үн цэнтэй зүйл гэдэг нь бол би хоёр дахь хэлж чинь. Эхнийх нь бол надад байгаа миний аав гэж гэр бүл. Нөгөөх нь болохоор би хизээч хүрч чадахгүй тэр үн зүйл. Тэр гинний толгойд орж ирээ. За тэр хөлттэй л хатгалъя. Гэт ингэж битэрийн collaboration гэсэн үг юм аа. Чи наваад нэг санал тавихад байх юм уу? Би болохоор ингээд ер нь бол ингээд challenge эхлүүлдэг шүү дээ. Тэн дээр бол нэг юм challenge хийчихсэн байхгүй юу гэхээр өдөр болго нэг подкаст сонсноо гэдэг биччихсэн байхгүй. Чи одоо өдөр болго нэг подкаст бичдэг нэ. Тэгээ подкастаа сонсоо явж байгаа л нэг удаа өөрөө подкаст хийж үзүүлэр ямар гэдэг юм бол чамд толгойд орчихсон яг хиймээ гэж юусоо бодоагүй. Хийжэл дэжгүй ингээл ингээд хальт орж ирэл гардаг. Тийм бол хийсэн. Тэгэл малгай хийх үг гэсэн чинь вау гэж бодсон. Чи яар их юм гэдэг нааш төлөжсэн. Би ер нь хийлэн баярлсан. Тэгээ гээс нэрээр баярлсан. Оцсон юм араас хоног за тэгээд яагаад ингээд өөрийгөө сориулчихгүй юм бол. Тэгэл хийж эхлэе гэж хойл амар ингээд ихний мотивац амар ингээд дүүрсэн хоёр хүн байгаа штэ. Тэгэл яг нөгөө микрофон дээр судлаад яаж бичдэг юм шиг болоод шантарсан те. Нэг хэсэг шантараад нэг шантараад би чи breakdown хийж бигээ. I'm not in the mood. Стиарс муудтай болохоор бичээ гэж. Тэгэлээ хийх нэг бичгийг хүлээгээд хосууд шиг л байсан шүү дээ. Болсон. Тийм хоёр зөндөөсэн. Сонсогчтой юу яч юм бэ? Подкаст ингээд яг хийх бэлтгэд үйл явц нь яадаг хэлэх бодоо хойд яаж авдаг юм одоо юу гэсэн. Фот хүмүүс бас хэрэг болж байна шүү дээ. Бас өөрсдөө готлуулъя бодсон юм гэж юм байна. Би бас ингээд ийм хүмүүст Монголын подкастуудаас ингээд хайхаар скач идэггүй тийм. Сонсоор миний сонсноод байдаг гэж боддог. Гэтэ тийж ингэж хийдэг юм аа ийм фотог илжүүлэлөө хоёуланд нь амар төгссөн. Гэтэ тийм болохоор яг Google дээр тийм байгаа гэсэн мэдээж тэр чинь Америкийн олон улсын Монгол тийм нь болтохгүй. Тэр хэлчихвээ. Тийм. За тэгэхээр ер нь зөвлөгөө хийх чи тийм. Зөвлөгөө хоёрын тийм байсан л тийм гэл эхлээд чигсэн юм чи. За мэдээж рекорд хийхэд бол микрофоноо ажигласан байгаа. Гэхдээ микрофон яхасаа өмнө төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Тэгээ хоёулын нөгөө тэр скоп одоо юу ерхий амархан зорилго чигтэрийн зорилго нийцэгдэр нийт цэглэж гинэ гэдэг чухал байхгүй тийм. Хэрвээ ингээ анханасаа нэг юм дээр санаа нэгдэхгүй болчихвол хоёул ингээ өөр хүн өдөрч нь орж ирэх өөр хэлдэг байхгүй. Тийм болохоор тэр төлөвлөгөөг сайн гаргасан гэж гаргаж. Гаргасан хойжээс амар гаргаад хэлсэн л та. Тэгээд яг тэр brainstorm хийдэг үед нөө шалгалттай байсан. Тэгээд хичээлтэйсэн болохоор битүү аягүй загваж. Маш 7 оны шалгалт биш үү? Тэгэл баг 5 дугаар сарын сүүлээр л амар шүү. Нилээн гүйж гисэн тийш тийшэрч хэлсэн. Тэгээд битүүр чинь нилээн сайн төлөвлөөд нэр мөрөө олоод битүүр чинь уг нэрээ бас солисон тэр юм. Хоёр нэрээ 3 солж байгаа тийм. 4 ч юу. Тэгээ аннемд болоод биш эхлээд антаа хийсэн тийм. Антаа ялаад нode болоод тэгээд спотод болоод тийм. Спот болоод тэгээд дараа нь спот. Үгүй шүү. Спот каст болоод тийм. Тэгээд дараа нь спотод болсон тийм.
Тэгээ бүр нэргүй подкаст гэж хөөж гэж ярьсан юм. Нэр бол нэг хэцүү байсан тий. Нэр хэцүү байсан. Тэгээ нөгөө блогны устгаас илүү ингээд бичигдэхтэй яаж чадах юм чухал тийм. Хүний нүдэнд тусч юм. Тэгээ бид хоёр бол хүмүүс бат тийм гэж мөгөж авч байгаа. Хөнтөл тийм. Утга нь бол одоо юу гэсэн үг чинь яг ингээд нөгөө толгод молог болсон ингээд гол самсан дээр толгод болсон гэсэн утгатай юм хэлээ тий. Гэтэ өөр утгаар бас ингээд тий анхаарлын татсан ингээд анхаарч олж харсан үг гэдэг талаас ингээд спотлайт гэж үүдэн шүү дээ нэг бүр тэр шиг л бид хоёр л тэгж ойлгох сонгоцсон. Тэгээд яг бүр яг утгыг мэдэхгүй сонгоцсон. Тий тохоо энэ үгтэй ч юм за гэлтэгэл миний гидэргээл хагаал бичиглийн хараал сонгоцсон тэр баг. Тэгээд бид хоёрын лого гарах гэдэг нь багшаага болсон тий. Кристоф багш юм гоё. Thank you Christoph. Thank you so much. Тэгээд микрофон авах гэдэг анх болохоор ингрийн микрофонтой гэж үзсэн тий. Тийм, ингрийн микрофон за хэлийг би зах зээлийг мэдчихв. 10,000 нэг ширхэг 10,000-аас 30,000. Гэхдээ тэр нэг ялгаагүй тий яг хоо. Тий яг хоо том жижиг дууралт тийм зүйлс бол тийм. Тэгээд за ингээд бид хоёр манай подкастэнд нийлээ 4 хүн байх магадлалтай гэл хамгийн ихтэй максаар л бодож байгаа юм л. Тэгээд 4 микрофон авах гэсэн чинь тэр 4 микрофоны авс чинь нийлээд нэг авс болох нэг тийм конвертер байх хэрэгтэй мэл л та. Тэгсэн чинь Монгол нэг тиймэрхүү юм их зардгүй аа асуудалсан дээр бид чинь нэг тэд орол, нэг шинжлэл орол, нэг усыг хэлбэл. Тэгэл бүрээс олдохгүй болох юм. За нэг том микрофон авчиг гэл. Тэгээд юу яасан юм бэ? Яг орж ирдэг гэдгсэн чинь нэг ковид гарсан гэдэг хятадас юм авчихгүй байгаа маа гэдэг бас нэг тийм юм болоо. Тэнгүүтэн заа байли 2 микрофонтой бол нэг нь өөрчлөлт нэг нь зочинтой өгнө гэдэг. Ярьсан ч 2 микрофон бас ажиллахгүй. Тийм. Тэгээд сүлд микрофонтой болоод. Гэтэ ингээд дундаа тавьдаг нэг та нар мэдэндээ ширээмэрэн дээр дэвчдэг. Микрофоноо тавьдаг шүү дээ. Тэр чин дотор 2 ангилалтай гэдэг юм л шүү. Нэг нь ингээд хойртлаасаа, нэг нь болохоор ингээд бүр тойроо бүр дээрээс ингэж бичдэг микрофонтой. Микрофон тэгээ байрлцсан. Тэгэхээр бид хоёрын болохоор одоо тийм гонзомжаар байгаа. Флекс. 80,000-аас 100 200 микрофон байсан. Тийм мэдээж ингээд яг оюутан юм чи мэдээж студент төр байхгүй шүү дээ. Тэгэхээр яг өөртөөхөө ингээд боломж болцоонд харуулбал мэдээж та нарт дэвтэйхэн байх үүднээс хамгийн чанартайг нь өөртөөхөө боломжтой л харуулж өгнө л гэсэн. Би нөгөө подкаст бичиж чинь тийм дуу тусгаалагчтай. Скороор авах тийм чимээг байгаа зэрэг тийм. Тэгээд яг нөгөө микрофон нэлийн өндөр юутэй ямар микрофон бичдэг. Дисплей бичдэг болохоор бэкграунд одоо арын чимээ амар бичдэг. Тэгэхээр л чимээгүй газар сонгох мөн. Ер нь бол нэлээд асуудалтай байсан. Бараг л хоёул бараг сар зарчихсан. Тэгээд зүгээр л нэг юм авч хаана бичих вэ гэдгийг шийдэхин тулд сар зарчихсан. Тэгээд нэг газар бичүүлэх зөнгөд арын чимээ амар их. Скол формат нь болохгүй. Тэгэхээр хамгийн наацхан байж болох боломжууд бол нэг амар мэргэжлийн подкаст биш зүгээр яриа бичих бол нэг тийм кофе шоп дээр митинг рүүмд бичиж болно тий. Тэгээд тэрний нөгөө дээдлэх агаарчуулагч нэг дуурд юм билээ. Тэгээд бид өөрөөс нөгөө эмбл биш хаб болон юм зэрэг эм офис дээр хамсч үзсэн тий. Тэгэхээр нөгөө тэр нэг жижигхэн юм билээ нэг 2 хүн орох. Тэгээд манай подкаст ч болохоор нийлээд 3 4 хүн орох болохоор. Гэтэ бол тусгаарлах сэдвээр нэг юм сайн байсан. Тий. Энэ класс ч гэсэн ер нь бол дэжгүй 3 бол хангалттай 4 ч барах гэж байна. Тийм. Энэ бол гоё зэрэг. Тэгээд бусад газрууд ч болохоор ингээд фи авдаг байхгүй юу? M+ болохоор үнэгүй заяа guys. Тэгсэн дахиад платформ дээр. Тийм, M+ гэдэг нэг аппликейшн хоёул ингээд M+-ийг гоё ингээд юу хийж чинь тий. Тэгээд маркет хийж чинь тий. Тэгээд тэр надад л аюу таалагдсан. Би M+ биш үзээгээл тэр аппликейшн хатаад ингээд үзсэн чинь дотроо номтой, сонинтой, биш сонин сэтгүүлтэй. Тэгээ подкасттэй аудио ном бас байсан. Тэгээд үнэтэй юм уу яаж юм бэ? Нэг басаа цэнгэлээд номоо хөтлж аваад сонсоод юм шиг юм. Тэгээд дуу бид хоёр гайхчихсан байхгүй яа. Яагаад тийм подкаст нагаарыг ингэж өнгөө ашиглаж байна? Скол M+-тай үнэтэй тавилах гэдэг байгаа болоо. Ажид муухай санаас айсан тийм бүр энэ шишээ явж өргөлтөөсөө байгаа. Тэгээ асуусан чи яг нөгөө юм залуучууд заа дэмждэг гэдэг өнгөө юм билээ. Ер нь нэг үед бол Монгол тийм аяг болсон шүү дээ. Тэгээ залуучууд руу чиглэсэн дэмждэг. Монголчууд ер нь залуучууд ч гэсэн подкаст нэлээд ойлгодог сонсдог болсон. Хоёул ихтэй бүр амар тийм пик үт юм
хийж гшин тийм скол пик юм жоох ингээд бууж бууж явах үед тийм сая нэг намар өвөл мөвөл бүр макслсан шүү дээ. Ер нь л нэг подкаст эхлэх юм гэдэг л 2 сарын ажил юм тий. Тийм за өнөөдөр хэлээл маргааш нь шууд эхэлчихдэг. Тийм амархан утсан дээр voice recorder хийдэг шиг юм бол биш юм билээ. Тэгээд зочин аяг болж байгаа тий. Тэгэл хүмүүс ч бас яна уучлаарай гой санаа амжилттай үгүй гэдэг хүмүүсээс гарч ирнэ. За тэгээд ер нь танилцуулга үйл юм хөлөх шүү дээ тий. Тэгээд одоо бол тийм пластик бичиг манай татлагын офс дээр бичиж ажил тарсан. Хоёул офсынхаа подкаст компани нэр мэрийг хэлээд яах юм тий. Бас компани юм талаа. Хашханч байдаг ш. Тэр амар тийм хувийнхаа амьдралыг бас нэг амар ярих гэж бодохгүй байгаа. тийм Хүмүүс бас юу санаж магадгүй шүү дээ. тийм зочноос ч гэсэн хувийн асуултыг асуух. Гэтэ Ерхий юм бол ингэж асууж шүү дээ. өсөж удаа байлаа гэдэг. За танд одоо ингээд хайр сэтгэлийн асуудал тиймэрхүү харилцаан тийм Ямар асуудал вэ гэдэг ч юм уу тийм амар хайр дурлалын харилцаа таны ингээд оюут наст чи хэрэг нөлөөсөн бэ гэдэг нэг иймэрхүү асуулт асуух болохоос за X чи юм бэ? Яагаад асуусан бэ? Одоо хэдэн их чи юм бэ? Тийч бол асуухгүй шүү. Тийм болохоор тэр хоёрын ялгаас салгаа болоорой. Тэгээд хэрэг ингээд нөгөө зочин маань өөрөө хувийнхаа ингэж хэлэхгүй битээр окей гэдэг юм тийм тусал амар өөрөөс асуух. Хаана төрт? Фитнестэй. Тэгвэл тэр нэг айгаа болгоомжтой айгуу тийм эвлэгхэл подкаст байна. За ингээд ер нь бол бараг 20 гэдэг нь болж бараг 30 минут болж байна. Оо хойлоо чи маргад нэг Тэгтээ хэлээд харин гэдэг нь асуух байх гэж бодож байна. гэтээ хойлоо нэг амар трим хандахгүй бах тийм. Виж нэг уртлын артлыг хийсэн л гэсэн чинь гол хэсэг шууд бичих гэж байгаа юм. Тэгээд бас нь шүү дээ. Подкаст хийж эхлэх байгаа хүмүүс зөвлөхөд байгаа. Тэр нөгөө интро outro гэдэг чинь дуу явуулна шүү дээ. Тэрийнхаа copyright-ийн сайн шалгаарай. Тэгээд ер нь бол тэрийг хамгийн анхан шалгах арга нь YouTube-ийн music policy гэж байгаа. Тийшээ дууныхаа нэрийг гарч ирж байна уу? Тэгээс арчжуулна. Гэхдээ тэр бас яг тийм 100% баталгаатай бол биш баха. Зарим хүмүүс одоо ингэ Siri-гээр тэр дуугаа ингэ хайлгуулад ямар дуу юм тийм гарч ирэх бол ашиглаж болох юм лээ. Бас YouTube-ийн өөрийнх нь тийм audio library гэдэг тэнд нь ингэ дөнгөө ашиглаж болох юм гэдэг. Тэгэхээр тэрийг ашиглаж болно. Тэр дунд яг нэг тийм гоё дуунууд байхгүй л гэхдээ байгаа сайн хайх хэрэгтэй. Тус бүрчлээ сонсч иж гоё дуу болно. Би бол тийж чадаагүй. Үнэ хэлээ. За өөрөө ярьж хэлэх нэг тийм гайгүй урсчихлээ. За битээр яг үнэ хэлээ. Талан бараг подкаст яаж юм тохиолч. Тэр үнэ хэлээ. Энэ дугаарыг бичгээс өмнө бараг 10 удаа бичсэн тийм. Тэр нь л нэлээд олон цаа хийсэн. Одоо баг ярьж байгаа юм даа цэглэж юм дөө. 7 хоногийн өмнөөс эхэлж байлаа бараг биччихсэн. Одоо баг 2 хоног гэж үү? Амар та бүхэн битээр хичээл сэтгэлийг нэлээд subscribe. Then I'll follow me on Instagram. Би ambitious гэж байгаа хэрэг. Би зүгээр joke-лж байгаа шүү дээ, guys. Тийм юм болох байлгүй. За өөр хоёр болсон сэтгэлээ гэж юм уу? Талхын хугацаанд чи юу гэж юм? За хоёул зүгээр одоо аяг тийм ойрын хугацааны юм яа. Тийм. Дадлах дээр ер нь бүх юмыг хийдэг. Гүрэн дадлах гэдэг хүмүүс тийм байх хэрэгтэй юм шүү дээ. Тэгэл юу олон тэрийг хийгээл. Анхаар би амар судалгаа хийж байгаа. Хүнтэй харилцах чадвараа нээж байгаа. Медиа талж байгаа ер нь л асуудалтай шүү дээ. Би ч гэсэн асуудалтай шүү дээ. Тэнгүүлээ юм ингээл хүмүүс судалгаа онгойд би болохоор ингээд танихгүй юм дээр шиг яриад өгсөн жоохон маргаах. Тэнгүүл одоо яг хүн дээр очиод ингээд юмаа танилцуулаад ихтэй хүүгээр хүн судалгаа асууж байгаа. Миний амиг сурж байгаа нь болохоор айгуу тийм organized болж байгаа юм уу? Огт энийг би аль эрт сурах гэсэн л да. Одоо сурч идэв. Тэгээ яа манай ажлынхаа болохоор юм баггүй айгуу тийм залуучууд хвчлэн байдаг. Тэгээд өөр амьсгал нь айгуу тийм тасан зохицоход айгуу амар нэг урахаануудад хийж хэлчихсэн. Чи өөр том компаниуд ч юм уу тий аль хэдийн хүмүүстэй хэлсэн тийм айгуу том компаниуд болох юм бол илүү ингэ чиний сайн ярьсан шиг харилцаж сурнаж авахгүй одоо хүний яаж ингээд эвлэхийн ингээд юм асуугаад юм сурч чадахгүй гэдэг чи өөр ингээд тэр нь чинь ингээд чаленж болох байсан гэж аахгүй. Тэгвэл одоо миний байгаа чинь болохоор нэлийн тийм айгуу чөлөөтэй.
айгүй нэг тийм газар болохоор чиний тийм амар сар бэрхшээлж чад гарч ирэхгүй. Чи шууд ингэ 100% юу сумаараа гэдэг дээр анхаарч чадна. Харин өөр том компани дээрсэн болохоор чи юу сурахынхаа төлөө өөр юм бас нэг чаленж давж байгаа юм байна. Магадгүй одоо тэр чинь юу л орно л даа. Том компанид чи ингэ албан тушаалын зэрэг зэндээ байдаг шүү дээ. Одоо ингэ оронгууд юм гэж. Ер нь хүмүүс ярьдэн шүү дээ. Одоо ингээр бид хоёр нэг тийж амар тойролж хөлж ярихгүй бүр хийх гэж шууд л хэвчээ. Одоо ингэ л даргатай амар нэг л бэлтгтал тий. Скол юм. Яа гэдгэлээ. Тийм талцсаад ингэ хүүхэн дөөр ингээл хатаал нэг тийм. Яг тэр нэг буруу гэхгүй л дээ. Тэгээ тийм хүн айгүй их болдог. Тэгээ нөгөө бас зарим хүмүүс болохоор нөгөө дүүж орж иж байгаа оюутан хөрч юм скол залуу хөрч хэрэг зараал юм тий. Арай жоохон буруу үтэн хандлагатай дээ шүү дээ. Гэтэ одоо харцангуй засагдчихж байгаа юм билээ. Миний яг өмнө нэг тийж очижсэн компанид тиймэрхүүс ч юм гэж байгаа. Тэр газар газраас л баг тий. Тийм гэтээ зарим соёл гэж үсэж шүү дээ. Тэр нэрээ бас ялгаад байдаг. Тэгээ хаваагүй өөрчлөгдөж байгаа юм гэдэг. Тэний үе одоо л ер нь тийм ойлголтууд харьцангуй бага болсон сүүлийн газрууд компаниуд байгуул. Гэтэ миний хувьд бол би тийм газар байсан илүү сурах гэдэг. Гэтэ тийм нөө 17 оныхаа 7-д нь өөр газрын 7-д надад тийм тий тэгвэл бас их юм. Яг хоёр өөр газрын ялгааг ойлгох юм тийм. Би бол одоо ажиллаж байгаа гэдэг баяртай би ёо. Ер нь хүн өрөвсөрч чадвал тэгэл. Өрөөл болох уу гэвэл дэжгүй байх. Битэр жоохон натурал хвчлээ л та. Гэтэ угаасаа introduction ингээд ярангуул баг 10 минутанд дуусчих байгаа. Тий, хоёул чинь тэгээ дараагийн баг подкаст нэрээ микрофон нэрээ тэгээд зэнцэл юм байна. За ерөнхийдөө яг сонсоод юу хийсэн байж магадгүй тий. Тодорхой өврөөслөсөн баг гэж бодож байна. Яг гэтээр ингэж болж байна. Хүмүүс эпизод наганы дугаар эхний зочинтой дугаараа сонсчод ухарж ирээд энийг сонсох гэж юу юм бэ? Тий. Бид хоёр энийг бол нэг амар гэж тавиад зарлаа байж бодлохгүй. Тий. Шууд эпизод нэгээс амглаа. Introduction хэсгийг энэ хэсгээр бас энэ линкээр орж үзээрэй гэж линк дээр чонгол нэг ойлголттой болчих واخ гэж бодлоо байна. Time lapse гэдэг шүү дээ. Тэгээд за тэгээд бид хоёрын Instagram дээр дагаарай. Бид хоёр нэрээ тавьчихна. подкастны Instagram хийх бас. Би подкастны Instagram. Тийм үү. Гэтэ бид хоёр гэсэн дагаж байна. Би нэг подкастныхаа хаягийг мессежтэй Instagram дээр spotted гэдэг спорт гэсэн тийм. Тийм spotted podcast гэсэн урьдчилан чадаахан pop тий. Yes. Тэгэхээр spotted or stopped. Ер нь л тийм шүү. Stopped ингээд нэг газараа зүгээр зогссон усгүй бол ямар нэг юм олж хараад тэрнийхээ нөлөө явж байна уу? Тийм. Гэтэ чинийхээ өөр тэр нэр ямарсан тийж ойлгосон шүү дээ. Ингээд би газараа зогссон байна уу усгүй бол ингээд spot хийгээд олж хараад уршлах гэж байна уу гэдэг утгаар ойлгосон. Би тэр зүгээр pop jog гэдэг. Тэгвэл тэрүүгээр ихчихв. Гэтэ ер нь би тэгж ойлгосон. Тийм. За тэгвэл би тэр spotted or stopped гэдэг. За нэгэр ингээд introduction-ийг дуслаа. Дараагийн дугаар гэж байна. Дараагийн дугаарынхаа дараа та нар энийг сонсгох. Тэгэхээр нэгдүгээр дугаараа сонсчоод, буцаж ирээд 0-оо сонсчоод, тэгдүгээр дугаараа сонсчоод, хоёрдугаар дугаараа яацлээгээр болно дөө. Гэтэ энийг бас сонссон гэхэд гингүй илүү ингэ нөгөө дөрөвтэй болдог гэж big image болдог гэж бодож байна. За. Биднэрт цуг байгаад сонсон баярлалаа. Энийг үнэхээр юу ч хэлэх юм бэ? Тийм байна. Одоо ингэ энийг ажиад нэг дуу явуулж байгаа шүү. Нэг подкаст болчих чинь Facebook дуусчихлаа. Дуу явдаг. За одоо ингэ дуу явуулж байгаа шүү.